одоо бүх юм нөгөө нэг интернет бүх юм дэвшил технологи төвшсөн болохоор бүгдөө ерөөсөө компьютераар суугаад тэгээд ерөөсөө хөдөлгөөн хийхгүй байсан бол тархалт үүсч өвчний яг их усүр яг тэндээс эхэлж байгаа байхгүй. Одоо ч машин унгаа байжлаа. Төөч манай гэр хол байсан. Хол огт машин унс. Би замын дүгжрэлт амар их нэрвэлдэг байсан. 21-ээс хаан руу ирэхэд баг ойролцоогоор 2 цаг, орой 2 цаг. Өглөө 7-д онгоо 6-аар гэж харна. Орой 11-аас хаагаад харихсаар 12 болдог. Тэгээ хараа 6 цаг унтаал эргээд гардаг байсан байхгүй. Тэгээ замын дүгжрэлт би амар их нэрвэлдэг байсан. Одоо гэр ойрхон болохоор наашны 5 минут алхал орж ирээд би өөрийгөө бодож авах. Би замын дүгжрэлт ямар их цаг хугацаа алдаж байсан бэ гэдэг. Ингээд одоо тэгэл залууч нэг хандлага нь хараад тахад зүгээр яг годомжинд тамхи татчихвал тамхиныхаа шиг хайж байгаа юм бас жоохон онцгой харагдав да. Өөрөө ч юм уу тийм тамхи нэг татдгүй тийм хайдгүй болохоор тийм хайж байгаа хүмүүс жоохон онцгой харагддаг. Заавал тамирч шиг өдөр болгон бэлгэлийг алаагүй 7 хоногт 3 цаг юм уу те 7 хоногт 3 өдөр юм уу 4 өдрийг өөртөө зарцуулсан байхад хангалттай байхгүй. За намайг Ганбаатарын Батцаахан гэдэг. За би Арангаа аймгийн их тамир суманд 1991 оны 4 сарын 25-нд төрсэн. Эхнэр 2 хүүхэдтэй хамт амьдардаг. Фитнесийн багш засгажуулагч мэргэжлээ залуу байна. Би 2009 онд аврагын тамирын дээд сургуульд фитнесийн багш засгажуулагч мэргэжлээр ороод 2013 онд төгссөн. Хичээлээ сууж явахын хажуугаар одоо спортуудын сууч дотор нэг бүхэн секц дугуйл ингэж байдаг. Тэр дугуйланд нь хамрагдаад одоо тухайд ороод бүгдэнд нь сонирхол бүх дугуйланд нь хамрагдж байсан. Нөгөө нэг сургууль аврагын тамирын сургуулийн заланд жижигхэн фитнесийн танхим байдаг байсан. Тэгэл бид нарт ч нөгөө нэг суучин хичээл гэж ордог. Тэгэл хүүхдүүд дуртай суучтай ор гэл. Тэнгүүт л нөгөө нэг хүүхдүүд дагаж ороод ганц хоёр өргөөлөөс эхлээд нөгөө юу ч даахгүй гол молоо юу ч даахгүй. Тэгэл ганц хоёр хүүхдүүд дагаад явж байсан чинь нөгөө нэг дуртай болсон юм чи өдрийнхөө цагаар нөгөө нэг хичээл авах цагаараа илүү хийгээдсэн чинь нөгөө нэг биен дээр хувирал гарч ирээл. Тэнгүүт л илүү нөгөөтөнд донтож байгаа юм чи. Хичээл тараал сувчийн заал руу фитнесийн зааланд л тэрийг хийгээл. Тэгэл амар хувиралтай болоод ирэнгүүт илүү дуртай болоод донтой болоод өдөр болгон баг хичээл тараал тэр зааланд өнгөрөөдөг байсан. Тэгэл олон хүүхдүүд яг дарвиж хийсээр хаал жоох өөрсдөө онгууд илүү их хичээсрээд бусдаас арай илүү нэг оролт тэр 3-4 хүүхд байсан юм аа. Хоорондоо бөөнд яг цагаа тохироод ирж хийдэг. Тэгсээр гол ерөн дуртай болсон доо. 3 дугаар курст нэг санал болгосон юм аа. Манай ангиас хэд хүүхдүүд Баян Монголд байрал хар өрсгөлөд туслах багш аавна гинэ. Хүүхдүүд шалгаруулж аавна гэж очихгүй гэдэг. Тэгээ бид нар гуруулаа очиод тэнд бид нар очиж шалгаруулад тэгээд болж юм гэдэг. Одоо бас Монголын топ багш нарын нэг гэж явагддаг. Одоо манай ерөнхийлөгчийн тасгалжуулагч хийгээд байгаа. Амар сайхан гэдэг багш байгаа. Яг наа 3 дахь курс тэнд туслах багшаар орж байгаа. Яг миний аав усыг заагаад яг дагуулж гардж нэг 2-3 жил зааж сургасан багшаа ачаал одоо өдөө зэрэгтэй. Олимпос гэдэг клуб би ахлаа тасгалжуулагч багшаар болоод ажиллаад явж байгаа юм да. Тэр багшаа энэ ташрын гэлээд баярлалаа гэж хэлээ. Жижигхэн заалнаас том зааланд очиж байгаа юм чи ангааж байгаа юм чи амар том болчинтой хүмүүсийг хараал. Тэгээд Харвард клубын амар сайхан гэдэг тасгалжуулагч багшаар удирдуулаад одоо өөрийнхөө сурсан мэдсэн зүйлийг тэр хүнээс сурч авсан да. Тэгээд энэ мэргэжлэрээ 2012 онд фитнес клуб туслах багшаар ажилд ороод одоо тэгэл оюутны хүүхдүүд чинь тараал ийш тийшээ найз зөвтөрө зугаалаад тоглоо явж байгаа ч хичээлээ тараал фитнес зал руугаа туслах багшлах ажлыг хийх гэж явдаг байсан. Ер нь тэгээд оюутны цаг бол ерөнхийдөө фитнес заланд л өнгөрсөн дөө. Араван 17 оны хооронд зөв хуурай бэлтгэл хийж байгаад 17 оны 2 сард Олимпост багш засгажуулагчаар орсон. 2017 оны 9 сард уг нэг хүн холбосон намайг энд ингээ ажиллах уу гэдэг. Тухайд чинь би чинь яг нэг төрийн байгууллагт бас орох санаатай цагдаагийн энд орохоо шалгалт мололт өгөхгүй уг нь эндээ сонирхолтой байсан. Тэгээд тэрэнд орно гэж бодож байгаад энд ороогүй удсан. Тэгээд тэр болохоо байгаад эргээд холбогдсон чинь хүрээд ирээ гэдэг. Тэгээд 2017 оны яг 2 сарын 1-нд
ажиллахаар болоод 12 сарын он гав өнгөрсөн 1 сараас эхлээд 1 сар зүгээр энд ирж өөрөө бэлтгэлээ хийгээд давхар ажиллангаа ягаад яг 2 сарын 1-ээс яг жинхэнэ үндсэн багш ажилланаар ороод өдийг хүртэл явж байна. Энд орж ирэхэд миний биеийн жин өмнөхөөс нэлээд нэгмэгдсэн 110 кг-тай болчихсон. Өөрөө ерөөс жин дээр гарч үзээгүй. Өөрийгөө гайгүй байгаа л гэж боддог. Тэгэл энд орж ирэл хамгийн гол нь миний нэг шалтгаан орж ирэнгүүтээ бодсон бодол би багш юм чи өөртөө нэг хувирал хий гэж бодоод тэгэл орж ирэл 115 кг жинтэй. Ерөөдөө биднээсээ багш гэж юу яах вэ те? Өөрийгөө хасъя, өөрийгөө өөрчлөе гэж бодоод 2018 оны нэг сурталчилга тэмцээнд бэлдсэн. 115 кг-с би яг тэмцээний өдөр жингээ үүсгэхэд 77 кг болсон. Хотын шалралт тэмцээний Каласх бодвилинг 175 см дээш өндөр гэдээ бас өндөр заадаг. Тэрэнд нь орж тэгээ хамгийн анхны хотын аврагын тэмцээнээс алтан медаль авсан. Ийм нэг амжилттай байгаа. Тэгээ дараад нь улсын аврагт ороод улсын аврагтаа жоохон бэлтгэл ботоо ороод 4-р байранд орсон. Олон тэгээ миний зорилго болох нь яг тамирчин биш. Зөвхөн нэг зааланда сайн багш байх зорилготой болохоор нэг айхтар тэмцээний карьер хөөж явдггүй. Зүгээр яах нь өөрийгөө бас хайда за одоо нэг орё доо бас өөрөө нэг тамирчид хүмүүс зөвлөдөг хүн ч болохоо зөвлөдөг юм чинь өөрийгөө нэг өөрчлөөд за ийм ингэдэг шүү гэдэг нэг харуулъя гэсэн үднэс л хаяа нэг тэмцээнд ордог. Тэгээс яг миний гол зорилго зүгээр сайн багш болохыг хичээдэг. Янз янзын шавнар байгаа. Ерөнхийдөө одоо хүмүүс хөвжлэн нэг гоё биетэй гэхээс илүү эрүүл байх, зөв хөдөлгөөнтэй байх. Тэгээ бас тодорхой хэмжээний стресс тайлах зорилгоор орж иж байгаа хүмүүс ихэнх нь. Яг тамирчин болох гээд бэлтгэл хийж байгаа хүн бол цөөхөн. За нэг 10-ны 1 ч юм уу те. Бусд нь зүгээр л нэг өөрийнхөө бие галбиртай анхаарах, эрүүл мэндэд анхаарах, хөдөлгөөнтэй байх тийм зорилгоор би хөвчлэн хичээж байгаа хүмүүс байдаг. Ерөнхийдөө одоо бол энэ спорт илүү залууч чинь. Тэгээ бас их л ахын өстэй хүмүүс ч гэсэн явж байна одоо. Хууч наав явж байхад ч яг үнэхээр дуртай нөгөө нэг хийх сонирхолтой хүмүүс нь л явж байсан бол одоо бүгдээр хийх ёстой гэсэн үүднээс хийж байна. Одоо нөгөө залуучууд нь тэгэхэд 15 6 настайгаа хүмүүсээс ахуулаад манай одоо нэг 70 80 хүртэл хүн явж байна шүү дээ. Энэ спорт чинь гол нь олон хүнтэй харьцуулж байгаа. Өчнөө олон хүн байгаа хүүхдээс бага хүүхдээс болоод өгч настай хүмүүс тамирчид байна, энгийн хүмүүс байна. Зорилго болгон өөр. Зарим нь жин хасаж байгаа, зарим нь жин нэмэгч байгаа. Зарим зүгээр л хөдөлгөөний дутагдлаас сэргийлсэн зорилготой эрүүл мэндэд анхаарсан. Тиймэрхүү хүмүүстэй тулж хайрцсан, бүгдэнд нь зөвлөгөө өгч үзсэн. Заримд нь алдж онно, дуршлахгүй байсан юм чи алдж онно. Тэгэл өдөр болохоор өдөр суралцсаар гал одоо л нэг аягүй төвшөнд очиж энэ даа ирнэ өөрийгөө. Хөвчлэн одоо тэр хүмүүсийн хоолны зөв туршилттай, зөв хөвчлөлтэй болж байна. Хөдөлгөөний зөв хөвчлөлтэй болж байна. Буруу дадлаас сэргээж байна. Одоо хүүхдүүд ихэд чөлөө зав цагаа зүгээр зааланд орж ирээ өнгөрөхөл уцтай харьцснаас хамаагүй дээр байхгүй. Тэнгүүд тэр хүүхдүүд чи бие галбиртай анхаар өөртөө ороод ирэнгүүт дагаад ангийнх нь хүүхдүүд дагаад нэлээд хэсэг явдаг. Хүүхдүүд ерөнхийдөө баг зэрэг ингээд асуудал хөдөлгөөн хийвэл хүмүүс өөрсдөө хувирлаас харуулаад өөрсдөө явдаг байхгүй. Тэрээс зарим хүмүүс нь эхлээд 1 сар яваал хайдаг. Багтаа ч юм уу те ерөнхийдөө өсвөр насны 10 жил мэлдээ ч юм ерөөсөө спортоор хичээлж үзээгүй. Ерөнхийдөө төрөлхийн тийм спортоор хичээлж үзээгүй хүмүүс их бичсэн шантарч хайдаг. Яагаад вэ гэхээр нөгөө дасгал хөдөлгөөн хийгээд бие болралтыг л давж чаддгүй гэсэн хүмүүс. Тэгэл бие болралтыг давж чаддгүй эсвэл зарим нөгөө сахилга батмуутай зөвхөн нөгөө дааландаа дасгал хөдөлгөөн хийгээд гоё болчихно гэж даслаас гадна эрүүл зөв хоолт, амралт тэр чухал байхгүй. Тэрийг биелүүлж чадахгүй хүмүүс нь тэгэл за фитнес яваад худлаа юм байна. Турдгүй юм байна, гоё галбиртай болдгүй юм байна. Тэгэл хайдаг. Тэр өөрсдөө хүмүүсийн хичээл сэтгэлээс л хамаардаг. Хаяал байж байгаа л энэ үнэхээр хэрэгтэй байсан юм байна гэдээ ахаад орж ирдэг. Тэгэл ахиж орж ирсэн хүмүүс нь ерөөс сонсшгүй цааш та өргөжлөө явж байгаа хөвчлэн миний анзаарж байгаагаар. Анх 17 онд ажил зорж явахад хүмүүс сар яваал, 2 сар яваал тэгэл хаяад байдаг гэсэн. Одоо бол шал өөр. Ерөнхийдөө дасралтгүй нэг наав орсон шүү. Дасралтгүй 4-5 жил явж байгаа хүмүүс байгаа шүү. Олимпиадын Европ стандартын импульс гэх брэнд дээр тоног төхөөрөмж тий. Одоо манай заалны гэх юм бол дан зааланда фитнес клуб гэж байна, спиннинг гэж байна, фокс кардио хөвлэн гэж байгаа. Тэгээ агаарын йог, энгийн йог хоёр хосолж ордог тийм йог гэж байгаа 4 ангитай. Тэг олон дүр нэг дуур төвлөрсөн болохоор амар. Ерөнхийдөө бол хүмүүс яг өөрсдөө сонгоод яг алинд нь явмаар байна тий. Бид нөгөө нэг
Манайх сүүлийн нэг аппарат гэж байгаа, танитай аппарат. Энгүү тэндээс харж байгаа л биеийн жингээ илүүдэл хэр байна те хэдэн килограмм уух хасмаар байна. Гээл тэрнээс шалтгаалж байгаа л ингээд анги тань энэ анги зүгээр энэ анги зүгээр юм гэж ерөөд бол зөвлөдөг. Өглөө 6 донгоогоод орой 10 таад энэ хооронд бол үйлчлэл тасардгүй шүү дээ. Битүү хүнтэй ерөнхийд бол ажлын өглөө нөгөө нэг одоо төрийн албач 8-аас эхэлдэг болохоор 8-аас ажилтдаг хүмүүс өглөө 6-д ирдэг. Зарим нь гэр хол хүмүүс орой ажиллаад тарчаад ирдэг ерөнхийд тиймэрхүү хөвчлээ ерөнхийд бол сул цаг гэж ер нь баг байхаа байсан. Одоо 10 жилийн өгдөөч гэсэн хичээлээ тараад хичээлийн завсарлагаанаар ч юм уу те цонхтой цагаар ирээд нэг цаг 30 минут бэлтгэлээ хийгээд гараа авчиж байна. Одоо ер нь их залууч шүү дээ спорт. Тэгээд олимпиас нь ерөнхийд олим манай жимийн ганц даваад олно. Яг хүн болгонд туулж ажилладаг. Одоо нөгөө бус ерөнхийд анзаарахад бус заалынх зүгээр нөгөө багш нар нь их хвчлэн хувийн тренергээ хийгээ хвчдэг. Бид нар яг орж ирсэн хүмүүсийг анханаас нь ахуулаад гаран гартал хэдэн сар 1 сар байна уу 2 сар байна уу явуулсан ч хамаагүй хэдэн жил байсан хамаагүй бүгдийг гар бичсэн зааж өгдөг сургадаг. Тэгээд энэ буруу байна уу зөв байна уу за яаж ийн гэд бүх юм зүйл дээр нь ярилцаад хоол ундан дээр нь ярилцаад тэгэхгүй болохоор зарим хүмүүс чинь ингэж ирдэг байхгүй. Тэр газар яваад 1 сар явсаа багш нь уцаа орондоо сууж идэв. Ерөнхийдөө заадгүй. Эхний 1 2 3 өдөр заагаал тэгэл хайдаг. Тэнгүүд нөгөө шинэ хүмүүс чинь юугаа хийж мэдэхгүй тэдэн төхөөрөмжөөр очиж сууж байгаа л тэгсэж байгаа гараа авчдаг. Ерөнхийд нь тийм хүмүүс л хамгийн анх шантрамтгай. Ерөнхийдөө за яваад үр дүнд хүрдэг юм байна гэсэн бодолтой байдаг. Хүн болгон энэ залнаас ороод сэтгэл хангамж дүүрэн гараасаа гэсэн үднээс бид нар нэг ч хүний гомдох хуурал ажиллахыг хичээдэг те ер нь бидний урдаа тавьж зорилго нь бол ер нь хүүхэд ахын наснда би чинь манай ангийнх чинь тэр чигээр нөгөө бүхний секцэнд хамрагддаг. Ерөнхийдөө барилдах сонирхолтой. Тэгээд хүүхэд наснаа ерөнхийдөө бүхний секцэнд л явж нэг барилдаж өнгөрсөн дөө. Тэгээд үндэсний өхөр хичээлээд сумын заан залтай. Ер нь тэгээд их барилдах сонирхолтой байсан. Даанч яг бүхэн замдаар явж чадаагүй. Нэг одоо жишээ яг энэ мэргэжлийг сонгоод ажилласан болохоор би чинь 7 хоног 6 өдөр нь ажилладаг. Нэг өдөр нь амардаг болохоор яг бэлтгэл их зав байхгүй. Тэгээ гэр бүлтэй 2 хүүхэдтэй болсон бол бас үлдсэн гаргаж аваад цагаа бас гэр бүлдээ зарцуулахгүй болохгүй болчиход. Арангаан аймгийн Ихтемир суманд би чи орой өсөө саяхан болсон шүү дээ. 2021 оны 19 сарын 26-нд байсан. Нөгөө нэг ковид гээд наадам болохгүй байж байгаад гинтгэн 19 сарын 26-нд сумын наадам хийхээр боллоо гэж захирамж гарсан байсан. Тэгээд ерөөсөө явмаар юм шиг санагдаал. Тэгээ ажил бас болж өгдөг. Захиралтайгаа ярьж байгаад маа сумын барилдаан болох годнаа. Миний нэг өдрийн чөлөөг ажлыг ингээд чөлөөж өгөөч гэд. Тэгээ захирлаасаа чөлөө аваад очиод. Тэгээ шууд очингуудаа найзанд очсон. Маа нэг найз сумын зам байдаг. Шууд маг гэрт буулахгүй шууд наваг аваавцсан. Тэгээд тэдэд очих хонол маргааш нь оч барилдаал сумын зам басан доо. Тэгэхээр сонир мэдрэмж төрдөг юм байл. Би ерөнхийдөө чөлөө цагаар гэх юм бол за их найз нөхдөд би ч бас нэг олон бүхэл шавнартай шүү дээ. Шавнартай найз нартай. За одоо над дээр явж хамгийн том шав гэх юм бол Өөрөнгөө аймгийн Зүүн Баян улаан сумын харьяат улсын гарцах Сэдэн Содон гэж байгаа. Баян зуулын Сэдэн Содон гэдэг. Тэгээд аймгийн очин самтлын зогтоод байгаа Арангаа Ихтемир сум их. Тэгээ Арангаа аймгийн Ихтемир сумын харьяат сумын зан Наранбаатар гэдэг одоо энэ 3 шав явж байгаа. Яг цаг зав гарах бол нөгөө хэдийн хамт нэг бүхэн бэлтгэл их санаатай. Хай нэг дэвжээтэй газар шиж байгаа ноцолц тулна. Ер нь их юм зааланда өнгөрөөдөө. Тэгэл цаг зав байгаа заалныгаа өөрийнхөө бэлтгэлийг гээд очоод очоод 2 хүүхэдтэйгээ тэгэл цаг өнгөрөндөө. Бэлтгэл хийгээ гарангууд ажлаас өмнө бэлтгэл хийгээ гарангууд стресстгүй те анхаарал төвлөрөөр сайжирдаг, зураг судасны үйл ажиллагаа сайжирдаг, үе мөч өвдөхгүй, нуруу өвдөхгүй гэл гол нь эрүүл мэндийн талаас бол маш их хэрэгтэй. Тэгэд мэдээж дасгал үдгээнгүүд залууч нь булчин чангарна. Ерөөсөө хүмүүс 40 гараал ирэхээр би хөгшин гэвод ерөөс тийм биш. 40 50 нас чинь яг бодиго оргил нас 40 наснаас эхэлдэг гэж байгаа шүү дээ. 30-аас 40 хүртэл яг булчингууд нь биеийн гүйс боловсрол 40-оос дээш илүү их хүчтэй өөрчлөлтөд өрнүүлдэг. Тэгээ одоо хүмүүс ер нь ихэвчлэн нөгөө нэг бүх юм амар болсон левтэн суугаад дээшээ гардаг болсон. Одоо лев тасаргад чатаар гарч чаддгүй зөндөө хүмүүс байдаг шүү дээ.
Эрэнгүүд асуудал хөдөлгөөн хийгээд жин багтаа яг нөгөө нормал жинтэй байх юм бол тэр бол асуудал биш. Өдөр тутмын зүгээр л бидний бие халаалт авч байгаа байхгүй. Тийм болохоор хүмүүс ерөнхийдөө асуудал хөдөлгөөнд давтмал хичээлэх хэрэгтэй. Тэгэлээд одоо манай Монголд зөндөө фитнес клуб зөндөө нэгдсэн байна. Бас эсрэг дүрээдэнгүү зөндөө байна. Одоо зүгээр миний зүгээр яг нөгөө нэг хэлэх дуртай ганц үг л байдаг л та хүн болгон аврах байх халуугүй. Аврах болохын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй байхгүй. Thank you.